За сайн уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар хөрөн манжингийн цуцсан шүл болон болонез крем паста хэрхэн хийх аргыг хуваалцуулна. За саримсаа бицлаад нэгэн жиг төрчин. За тэгээд ягаан сонгон хагасыг ингэж ирчээд за чинжүү 3 онг ашигласан. За бүгдийн сайхан ирчээд өчнөө. За тэгээд редискний иш эднэр байвал ингээд бас ашиглчвал бас гоё амт ордог. За хайрлын давгын дээр саримсаа тавиад оливын төсөө extra virgin-ыг нэлээд сайн хийгээд өгнө. За тэгээд хайрлын давг алаах хоорондоо яншууга ачиж явчихна. За parsley байвал бүр сайн. За тэгээд саримсаа гоё шаруул өнгөтэй болтол нь хуурай явчихна. За хитрхи халуун гал дээр бол маш хурдан төлөгддөг учраас анхаарах хэрэгтэй. За сонгоно хийгээд за редискний ишээ чинь хуурж аваад сонгоно зөөлөртөл сайхан хураад өгнө. Тэгээд тагийн таглаад хуурчна. За энэ хооронд нь бол пастанд ашиглах усаа буслахч. За тэгээд нэг 5 минут 5-аас 10 минут хуурсны дараа сонгон нэлээд гоё зөөлөн болоод эхлэхээр нь чинжүүгээ хийгээд за дахиад хураа явуулнаа. Тэгээд тагийн таглаад ууранд нь болонгоо дахиад нэг 5-аас 10 минут хуураад за чинжүүч гэсэн гоё зөөлөн болоод амт нь гоё гараад эхэлнэ. Тэгээд болонез соус өмнө лазаня гэдэг хоолыг оруулсан бичлэгдээр хэрхэн хийх аргыг хуваалцсан байгаа. За тэгээ болонез соус махны соус гэдэг бичлэг бас байгаа. Тэрнтэй бас ер нь бол төстэй соус байгаа. За үнийг хийгээд за хоолны арх эсвэл цагаан вино ашиглаж болно. За тэгээд энэ соусоо жоохон уурнга нэлээд сайд халаагаад өгнө. За халаад цайдар халаад слайд эхлэхээр нь за пастага хийгээд за ус ч гэсэн буслаад эхэллээ. Буцсан болохоор усаа ус хийчихнэ. Тэгээд энэ доороос энэ соусын энэ пастан дээр хийнгээ. Пастага зөөлөн болоод энэ хайрлан давгтаа орох хэмжээний зөөлөн ботол нь ингээд сайхан дээрэс нь шүлийг нэгээд өгнө. За тэгээд энэ шүлөө илүү өвдгөн болохын тулд энэ оливын тосыг хийгээд ингэж халаадаг. За тэгээд усан жоохон багдвал баг зэрэг хийгээд за тэгээд энэ пастанийхаа ер нь төвшнгөөр нь хийх хэрэгтэй. Нилээн хийжүүл за дараа нь бол нэг шүлтөө хоор шиг болчихно учраас баагаар төхрөөлж хийвэл зүгээр байдаг. За тэгээд давсаа хийгээд перцээ бас хийгээд за оливын тосоо хийчихнэ. За тэгээд тагийн таглаад за паста нь ерөнхийдөө бол нэг 7 минут болох пастаг 5 минут хүртэл ингэж уурж үзэж жагаад тэгээд шалгаж жагаад ингэж амтлаа явчихна. За сая бол зотон шүлнийхаа материалыг ирж байна. Луун болон хөрөн манжин ирж байна. За тэгээд баг зэрэг буслаад эхлэхээр нь пастаг хооронд нь наалдуулахын тулд ингэж баг зэрэг хөдөлгөөд ингэж шалгаад өгнө. Тэгээд оливын тос хийсэн учраас ингэж жоохон хөдлөхөд бол хооронд бол наалдахгүй гоё болдог. За тэгээ жоохон усын нэмсэн. Тагийн таглаад за зутсан шүлнийхөө бэлтгэлээ хийжнэ. Үдийн саран жижиг ирчээд 2 луун 2 хөрөн манж ашигласан. За үнийгээ бол халдаг блендер дээр хийгээд за усаа тохируулж яг нэг төвшөнд хийсэн. За давсаа хийгээд перцээ баг зэрэг хийгээд за таглаж агаад зутан шүлний тохиргоон дээр хийгээ явчихнаа. За тэгээ ойролцоогоор нэг 7 минут тавцаа паста буслаад ерөнхийдөө бол гоё зөөлөн болоод эхэлсэн байна. За тэгээд дээрэс нь whipping cream
крем чинь. За кремгүй ч гэсэн ер нь бол энэ паста бол гоё болно. Кремтэй бол улам илүү амттай болдог. За тэгээ сайтар хутгаад өгнө. Тэгээ сүүлд нь бол ингээд оливын тусаар соусыг улам утгах болохын тулд жохон хийгээд өгөх зүгээр байдаг. За тэгээ сүүлд нь энэ яншуу эсвэл parsley ирсэн. Parsley эсвэл яншуу хийгээд сайтар хутгаад ерөнхийдөө ингээд бэлэн боллоо. За цутан шүлмэн нэг 20 минутын дараа эргээд халаад тэгээд маш сайхан болсон харагдаж байна. За тэгээд тавглаа авчи. За цутан шүлээ хийснийга дээрээс нь цутан шүлэн дээр арай жоох өгдгөн байх мал сүү холиод жохон шингэжүүл бас гоё болдог. За тэгээ дээрээс нь оливын тус хийгээд ингээд идэх юм бол маш гоё. За мөн энэ зөөхийг ингэж хийгээд идвэл амтын улам гоё болгож өгдөг, акцент нэмж өгдөг. За тэгээ ерөнхийдөө ингээд хоол маань бэлэн боллоо. Амтлаад үзье. За цутан шүл маань үнэхээр гоё өтгөн. Маш гоё амттай. Луун хөрөн манжингийн амт үнэхээр сайхан орсон. Ерөнхийдөө бол маш гоё болсон байна. За тэгээд паста ч гэсэн крем тэгээд махтай яг монгол хүмүүс маш дуртай байхаар маш гоё ирүүл оройн хоол маань бэлэн боллоо. Та бүхэн бас туршаад үзээрэй. Баярлалаа.